сайн байцгаана уу? Та бүхэнд дэлхийн зүрхний өдрийн мэндийг хүргэе. Дараагийн болон маань хавхлагын багийн танилцуулгаар эхэлж байна. За зүрхний хавхлагын эмэг нь бол зүрхний хавхлагын эмнэлэг нь төрөлхийн голдмол за удас хатуурлын шалтгаанд бол байдаг. За тэгээд зүрхний олдмол гажиг дундаас манай Монгол хооронд бол зохилон хэрхэн шалтгаан зүрхний хавхлагын гажигуд бол зохилон тохиолддог. За хэлийн цочмог халдварлалт гэдэг нь болохоор стрептококкийн А бүлгийн цус садлагч стрептококкоор залбир гүйсэн булчирхайн үрслийн халдварлагдаад залбир гүйсэн булчирхайн үрслийн төгс эмчлээгүй улмаас үүсэж байгаа цочмог өрөвсөлт бол өвчин байгаа. За хэрлийн шалтгаанд зүрхний өвчнөд хэрлийн шалтгаанд та бүхэндээ хэрлийн шалтгаанд зүрхний өвчлийн талаар танилцуулъя. За хэрлийн хатуултаас үүдсэн зүрхний архаг өвчнүүдийг хэрлийн шалтгаан зүрхний ол өвчин гэдэг. За хэрлийн цочмог хадварлалт нь бол зүрхэн том үеуд арьс болон тархин нөлөөлөлт үүсгэх зүрхэнд байнгын бол гэмтэл учрал зүрхний хавтлагыг бол гэмтээдэг. За стрептококкийн халдвар нь бол зүрхний нөлөөлөн өрсөд зүрхний булчин дотоод бүрхүүлийн бол гэмтлийг үүсгэдэг. За энэ зурган дээр болохоор эхний зурган дээр бол энэ зүрхний гол судасны хавтлагыг харуул хэвийн байдлыг бол харуулсан байна. Гол судас манай 3 хавцтай. За тэгээд дараагаар нь болохоор ревматик өөрчлөлттэй буюу хэрхийн өөрчлөлттэй гол судасны бол нарийслын зургийг бол ингээ харуулсан байна. За энэ дээр бол митрал хавтлагын нарийслыг хэрхэн шалтгаан митрал хавтлагын нарийслын үед хавцдах хавтлаг маань харуулсан байна. За хэрхийн шалтгаанд эмгэгүүдийн үед болохоор ямар одоо шинж тэмдэг илүү ихээр хүмүүс ядарч цулдах, цээжээр өвдөх, зүрх дээсэх, амьсгаа тавьчихдаг. За хэвтэхэд бол амьсгал бэрхшээлтэй болох, унтаж чадахгүй боцох, зогсох, хавгнах, муужрах гэсэн шинж тэмдгүүд бол илэрдэг байна. За хэрлийн онцлогоо нь болохоор халдварын гаралтай байдаг учраас амьсгалын бол дээд замаар ойрын хугацаанд өвчлсөн гэсэн тооноос тодорхойлж авсан. За ялангуяа одоо байнга өвддөг хүүхэд наснда хоолыг өвддөг улсуудад бол энэ өвчин маань тохиолдсон байдаг. За хөөмийн залгууны арчсаар хөөмийн залгууны арчсаар өгөх шаардлагатай байдаг. За тэгээд цусны элдэн стрептококк эсрэг биеийг бол таньцыг тодорхойлох шинжилгээ өгдөг. За цусны ерөнхий шинжилгээ дээр бол за тэгээд за зүрхний одоо гэмтлийн зэргийг тодорхойлох нь зүрх судасны эмчийн зөвлөгөө авч зүрхний цахилгаан бичлэг болон зүрхний хит тайван шинжилгээг бол заавал хийлгээх шаардлагатай байдаг. За тэгээд бусад хэрхийн шалтгаанд бусад эргэтэн системийн өвчлөл байх юм бол энийг мэрэгжлийн эмч нарт бол үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. За хэрхийн одоо онцлогоонд бол бид нар бол их болон бага шалгуур гэж бол ашигладаг. За тэгээ үндсэн буйг шалгуурт нь болохоор үн хүчний өвсөл байгаа хэсэг, зүрхний өвсөл байгаа хэсэг, бага хорой одоо мэдрэлийн тогтолцооны гаралтай байгаа хэсэг, арсны цагирган улаалт байгаа хэсэг, арсны доорх цагирга товроо байгаа хэсэг. За энэ дээр болохоор үн хүчний шалтгаанд арсны хэрхэн шалтгаанд юу харуулсан байна. За туслах шалгуурт нь болохоор халуурах үн хүчээр өгдөг за лабораторийн шинжилгээнүүд за тэгээд зүрхний цахилгаан бичлэг одоо багжийн шинжилгээний агуулга бол ашиглана. За тэгээд эдгээр шалгууруудаас гадна бол онцлогоонд ач холбогдол бүхий зүйлүүд маань гэх юм бол гэр бүлт
хэвлэгээр өвчин хүн байгаа эсрэг бол асуу тодруулна. За өөрт нь стрептококкийн халдварын одоо стрептококкийн халдвар авч исэн эсхийг бол асуу. За энэ бол хөвчлэн хүмүүсээс асуудаг хоолой өвдөжсэн үү гэж, хоолойны хөвддөг байсан уу гэж хөвчлэн асуудаг. За хэвлэгийн эсрэг эмчилгээ хийхэд бол өвчний биеийн байдал сайжирч байгаа эсрэг асууна. За хэвлэгийн одоо цочмог халуулалтын эмчилгээнд болохоор цочмог үедээр нь бол аль болох их дэлгэрүүлэх. За хамар хоолойн залгуураар одоо халдварлагдаад өвдсөний дараагаар бол аль болох их эмчилгээг бол хийх хэрэгтэй. За тэгээд эмчилгээг болохоор эмчилгээнд нь болохоор за 3 шатлалтай бол схемийн эхний шатнд болохоор удаан эмнэлэгт бол эмнэлэг төвлөлийн эмчилэг ба шаардлагатай байдаг. За эмнэлгээс гарсны дараа одоо нэг өхөн сэргээх эмчилгээ буюу одоо соёлол ашаан соёлолд бол явуулах шаардлагатай. 3 дугаар шатлал нь болохоор за мэргэжлийн эмчний байнгын хяналтанд байх шаардлагатай байдаг. За эмийн эмчилгээнд нь бол антибиотикууд тархалт хангуулах бэлтгэлээр бүсэн шинж тэмдгийн бол эмчилгээг бол хийдэг. За хэвлэлийн одоо зочмог халуулалтаар үүсэж байгаа зүрхний өвчлөлөө урьдчилан сэргийлэлтэнд нь болохоор нийгэм одоо ах хүн нөхцөлийг сайжруулах. За хүүхдүүдэд одоо бага наснаас нь хэвлэлийн талаарх мэдээллийг бол өгж явах. За тэгээд үрдсэн сэргийлэлт одоо болох амны хүндийн эрүүл мэндийг бол хүүхдүүдэд хэвшүүлэх шаардлагатай байдаг. За ер нь бол Монгол орны энэ амьдралын хэв маяг, за тэгээд амьдралын түвшнээс шалтгаалаад хүүхдүүдэд бол хөвчлэн илбэг байгаад байдаг. За гэр орон болон сургуулийн орчныг эрүүл ах ариун цэргийн нөхцөлийг бол бас сайжруулах шаардлагатай. За 2 дахь урдчлалт нь болохоор энэ хэрхэн цочмог халуулахаас өмнө өвчлсөн хүн дахин өвчлөх магадлал ихтэй бол байдаг. Тэгэхээр ахиж энэ халдварт өртөхгүй байх талаар мэрэгжлийн бол эмч нарын одоо хяналтанд байх шаардлагатай өвчлсөн тохиолдолд. За тэгээд антибиотик бол өвчлөн удаан хугацааны туршид бол дахиад сэргийлж 10-аас доошгүй жил түүнээс цааш хугацаанд бол хийх хэрэгтэй байдаг. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За эгчмийн эмчтэй маш их баярлалаа. За ерөнхий одоо манай Монгол оронд хамгийн илбэг байдаг хавхлын ангиг бол одоо ихэвчлэн яг энэ холны ангийн буюу одоо бидний хил заншснаар тийм гүйлсэн булчирхай өргөслийн одоо бактерийн шалтгаантай ангиж тохиолдож байгаа. За ерөнхийдөө бол мөн дуудлын шалтгаантай бол одоо дандаа хөвшин настай одоо хожуу үед бол хөвчлэн онцлогддог. За мөн бол одоо төрлийн гаралтай бас хавхлын ангигуудаас цөмгөө тохиолдож байгаа. За тэгээд эгчмэг эмч маань ерөнхий одоо хавхлын эмчийн одоо ерөнхий ойлголтыг бол бид нарт өглөөд яаж урьдчилан сэргийлэх вэ? За тэгээд энэ одоо хэргийн гаралтай өвчнөр өвдөхгүй байх одоо урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдээлэл өглөө. За одоо та бүхэнд асуулт байвал асуултанд хариулъя. За Номин Эрдэнэ байна. За хоолой хатаад арзаагаад тэгээд юм тэгэлж гисэн юм шиг болоод богдох гээд байгаа. Хэвлэлийн өвчтэй холбоотой юм болов төр хөвгдөд үзүүлэхэд хоолойны ангинтай гэж байсан гэж байна. За энэ дээр бол ерөнхийдөө бүх одоо хоолойны ангинаараа өвдөхөд бол бүгд бол мэдээж хэрлэг өвчин бол болохгүй. Тодорхой хувь нь бол болж байгаа. За тэгээд ер нь бол хоолойны ангинаар их өвдөжсэн бол шинжилгээ өгөөд
одоо зүрхний хаваар хавлан зүрхний одоо хавланд үүсч хавлын эмгэг үүссэн байна уу? За тэгээ үе мөчний шинжилгээ, за залхуурын хавтас гэх мэт шинжилгээнүүдээ өгөөд яг хэр хөвгсөн гэдэг нь бий болж үгүй гэдгийг нь ажиглах хэрэгтэй. Тэрнээс одоо хоолой өвдсөн болгон болоод яг зүрхэндээ болоод нөлөөлөхгүй. За дараагийнх нь энэ саран гэрэл сараа гэсэн байна. Эм тарианаас үүдэлтэй хавлахын гажиг үүсэх үү гэсэн байна. За эм тарианаас үүдэлтэй хавлахын гажиг бол үүсэхгүй. Хавлахын гажиг маань түрүүнд дурдсанаар яг одоо гүйлсэн үлчрийн өрөвслээс үүсэлтэй хэрхэн гаралтай хавлахын гажиг үүснэ. За эсвэл зүрхний төрөлхийн шалтгаантай одоо хавлахын эмгэг бас байгаа. Хэрэг гэсэн онцтой олон зүйл болчлоо. Энэ өвчин бүрэн идэх боломжтой юу гэсэн байна. За энэ маань бас яг тодорхой онцлох хэрэгтэй л дээ. Хэрэг гэсэн онцтой гэхээр яг хэрхээсээ үүсэлтэй зүрхнийхээ одоо хавлаханд хэр их гэмтэл өгсөн байна. Хэр хэмжээтэй одоо эмгэг үүссэн байна гэдгээ бас тодорхойлж иж эмчилгээгээ бол төлөвлөнө. За ерөнхийдөө бол зүрхний одоо хавландаа нөлөөлсөн байхад бол ер нь яг гол эмчилгээ бол мэдцэл эмчилгээ байгаа. Хэрвээ мэдцлийн даалгавранд хүрээг байх юм бол ерөнхийдөө шинж тэмдгийн эмчилгээ хийдэг байгаа. За гонгор тийм миокардит онцтой хамгийн түрүүнд ямар шинжилгээ хийх вэ гэсэн байна. За миокардит нь болохоор одоо хавхлага биш ерөнхийдөө зүрхний булчингийн үргэлжлэл гэсэн одоо ойлголтойгоо миокардит гэдэг маань тэгэхээр хамгийн түрүүнд бол яг нэг хэлбэрийн нөө эсвэл одоо гаргагчсан миокардит байна уу гэдэг үзэнд бол цусны шинжилгээ өгөөд цуснд одоо үргэлжлэлийн шинжүүдээ үзүүлнэ. За хоёрт болохоор зүрхний эхогоор яг одоо миокардит буюу зүрхний булчингийн үргэлжлэл одоо гэмтсэн одоо ихсэн хэр их байна. Тэгээд зүрхний дутагдал үүсэх үгүй юу гэдгээ зүрхний эхогоор онцлно. Дараагийн асуулт нь төрөлхийн аортын хавхлага 2 хавцтай хоолойны ангинаас болоод хавхлага аортын хавхлага 2 дахь зэргийн дутагдaltaй метрал хавхлага бас өөрчлөлт орж эхэлсэн. Одоо ямар эмчилгээтэй явсан дээрвэ гэсэн байна. За ерөнхийдөө бол аортын хавхлага маань бол 3 хавцтай байдаг. За тэгээд төрөлхийн 2 хавцтай байх тохиолдол байгаа. За тэгэхээр 2 хавцтайгаас болоод зүрхний маань хавхлага дутуу хаагдах. За тэгээ гол судасны өксөх хэсэг өргөсөх эсвэл одоо нарийсэл үүсэх зэрэг одоо эрсдлүүд гардаг. За хэрвээ аортын хавхлага маань 2 дугаар зэргийн дутагдaltaй гол судасны өксөх хэсэг нь бол яг тэр өргөсөөгүй бол ерөнхийдөө 6 сараас 1 жилийн хугацаанд зүрхний эхоогоо хямуулаад явах ёстой. Тэгээд одоогоор яг 2 дугаар зэргийн дутагдaltaй зүрхний зүүн хавдлын үндэд дэлгдээгүй байх юм бол яг мэдцлийн заалтанд бол арай хүрээгүй 6 сар тутамдаа хямуулаад явна гэж үздэг байгаа. Зүрхний томролт хавхлын гажигаас болох уу гинэ. За мэдээж хавхлын гажиг үүссэн тохиолдолд бол зүрхний томрол үүсч болно. За ялангуяа хавхлын эмгэг дундаас хүндэлтэр хүнд зэрэгрүүгээ ороод ирэх юм бол мэдээж нөгөө хүндий рүүгээ томбол үүсээд тэгээд зүрхний дутагдлын заврууд илэрнэ. За Монголд уушгины артерийн хавхлах солих хаалгаа хийж байгаа юу? За яг одоо би яг зүрхний мэдцлийн эмч нь бол биш. Гэхдээ яг уушгины артерийн хавхлах солих хаалгаа бол яг хийгдсэн тохиолдол бол одоо хараг байгаа. Олон настай 4 хавхлага зузаарсан байна гэсэн үе мөчний шинжилгээ өгсөн 1% нь өндөр байсан. Одоо байнга хатгуулж өгдөөд зүүн мөр их өвдөн бас хүзүү хөшиг хоолонд байнга тэглэх эмчилгээ хийдэггүй эмчлэх боломж байгаа юу? 4 хавхлага зузаарсан гэдэг нь ерөнхийдөө бол нөгөө хавхлага маань одоо
их эрхийн шалтгаантай яг ингээд хавхландаа нөлөөлөд ирэхээр хавхлага маань ерөнхийдөө одоо тэр эхо болтон нэгсээр гэж одоо шилгоожил үүсээд тэгээд зузаараад ирдэг. Зузаарснаас болоод хавхлага маань одоо дутуу хаалтлын зэрэг нарийслан мэтрэн гайгүй болоод ерөнхийдөө одоо зүрхний одоо бүтцтэй бол нөлөөлөхгүй хянуулаад явж иж болно гэж үздэг байгаа. Зүрхний хэм алдалтын талаар та нараас асууж болох уу гэсэн маань. За энэ хавхлагын одоо дараагаар бол хэм алдагдaltaын эмч нар маань бас та нарт таавалцсан. Тэгэхээр хэм алдагдaltaын эмч нараас тодорхой мэдээлэл аваарай. За энэ номерд ингээд хоолой ангинаас болж нэг хавхлага зузаарсан байна гэж ясаа. Одоо хоолой тоох гэж байгаа юм шиг болоод байгаа. Яаж үзүүлэх вэ? За та манай амбулатороор үзүүлээд 7704 6666 цаг аваад амбулатороор үзүүлээд за тэнцэнээс бол зүрхний эхо болон бусад нэрийн шинжилгээнүүдийг хийлгээд тэгээд үзүүлэх боломжтой байгаа. Юунтэй гэсэн үнээс зүрхний хэм алдалт тусан амгалан багт зүрхний хавхлагтай холбоотой юу гэсэн мэн хавхлагын эмгэгээс үүсэлтэй зүрхний хэм алдагдал тусан амгалан багталтад үүсч болно. Яагаад тэгэхээр хавхлагын эмгэг үүсээд зүрхний хүндэд тэлэдэд ирэхээр хэм алдагдал үүсэх шалтгаан болж байгаа. За тэгээд хүнд зэргийн хавхлагын эмгэг үүсээд ирэхээр бас тусан амгаландаа нөлөөлнө. Арайс рэмж байна уу? Ерөнхийдөө манай одоо улсын 3 дугаар төвөмлөг дээр хавхлагын баг гэж одоо нэгдснээс хойш бол хавхлагын эмгэгтэй хүмүүсийг бол 7 хоногт 2 удаа хинж байгаа. 7 хоногт 2 удаа одоо 2 дахь дөрөвдөө тэгээд дандаа яг хавхлагын эмгэгтэй хүмүүстэй үзлэг хийгээд тэгээд хавхлагын заалтандаа хүрээгүй хүмүүстэй бол хяналт хийгээд явдаг. За тэгээд хавхлаганд орох заалттай хүмүүсээ болохоор мэдцлийн эмчнэрээ зөвлөгөөнөөр нь оруулаад тэгээд хавхлагын асуудлыг нь шийддэг байгаа. Хавхлагын хяналт 2 дахь 4 дахь өдрийн 14-өөс 16 цагийн хооронд бол тогтмол 7 хоног болгон хийж байгаа. Тэгэхээр цахимаас цаг аваад хавхлагын хяналтын цаг аваад тэгээд үзүүлж болно. Та маань ерөнхийдөө бол одоо хоолойны хөвддөг, ялангуяа бага наснд нь хоолойны хөвддөг байсан хоолойгоо одоо цаг тухайд нь нэмжлээгүй тохиолдолд бол хэр хурж өмсөх магадлал ерөнхийдөө байдаг учраас одоо заавалчгүй шинжилгээ өгөөд одоо зүрхний хогоор нь зүрхний одоо эмгэг үүсч юу, зүрхний гаж үүсч юу гэдгээ заавалчгүй онцлуулж байгаарай. Тэгэхгүй бол нөгөө хүмүүс явсаар агаад бүр хүндэрснийхэн дараа онцлогддог тохиолдол ерөнхийдөө аюулх гардаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол одоо 25 нас хүртэл нь бол хэрвээ ангинаас үүсэлтэй одоо тэр шинжилгээгээр нь одоо тийм эрсдэл өндөртэй байх юм бол 2 дахь журчлан сэргээлтэй маш сайн илэх хэрэгтэй. Одоо 21 оны давтамжтайгаар антибиотик эмчилгээгээ 2 дахь журчлан сэргээлтэй маш сайн хийгээд 21 оны давтамжтай за ер нь бол 25 нас хүртэл нь хийчихэд бол гэмгүй. 25 наснаас дээш бол хэргийн гаралтай эмгэг маань бас төрөндөө нөлөөлөх нь бол харьцангуй багасаад ирдэг. Энэ бас Facebook чатаар ирсэн асуулт байна. Энд асуулт хариулъя. Донж жалам хонгор зул гэсэн байна. За 10 жилийн өмнө 2 хавц тавхлага солиулсан. Хэм алдагдал ихтэй. Одоо шүн үүрээр татаж ундаг болсон. Энэ юунаас шалтгаантай вэ гэсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө бол 2 хавц тавхлага солиулсан ч гэсэндээ одоо нөгөө хэм алдагдал гэдэг юм маань засагдаагүй. Тэгээ хэм алдагдал ихтэйгээсээ болоод одоо тэр өмс ч юм уу тийм шалтгаан бол байж болдог. Тэгэхээр энийг та бас одоо манай эмнэлэг дээр ирээд 24 цагийн хоолтор гэдэг шинжилгээгээр онцлуулад хэм алдагдлаас болоод унах шалтгаан байна уу гэдэг юм бас шалтгаалуулах хэрэгтэй, онцлуулах хэрэгтэй. Шалтгаан нь бол хэм алдагдлаас байж болдог.
За мөнх заяа гэсэн мэн 5 настай хүн маань Турк улсад 2 авц тавхлага биологийн хавхлагаар солиулсан. 3 авц тавхлага өөр өөр засах хаалга нь 9 сарын 14-нд орсон байгаа. Хагалгаа амжилттай болсон. Зүрхний ашиг чадвар хагалгааны өмнө 15% байсан. Хагалгаа хийгээд 25% болсон. Одоо схенд ECMO аппараттай байгаа. Шинжилгээгээр бусад эрсдэн цусны шинжилгээ сайн гарч байна. Зүрхний ашиг чадвар нь 25%-аас дээш нэмэгдэхгүй 14 хоног байна. Зүрхний ашиг чадвар хэдийн хугацаанд нэмэгддэг вэ? Ойролцоогоор хэдэн хувьтай болж байж ECMO аппаратад салгах боломжтой болдог вэ гэсэн байна. За 5 настай хүүхэд гэхээр ерөнхийдөө Турк улсад хаалганд орсон одоо Туркд байгаа юм тийм. 5 настай хүүхэд 2 хавцад хавхлага гэхээр энэ бол хавхлага нь бол төрөлхийн шалтгаантай байсан болов. За тэгээд биологийн хавхлагаар солиулсан гэсэн байна. За зүрхний ашиг чадвар 15% байгаад 25% болсон гэдэг бол бас маш сайн одоо тийм эргэлт болсон байна. Гэхдээ мэдээж энэ том хаалгааны дараа бол тийм хурдан зүрхний агшилт бол хэвийн хэмжээндээ бол орохгүй. Баг багаар ерөнхийдөө зүрхний агшилт чадвар эмийн эмчилгээ хийгдсэний дараагаар одоо зүрхний дутагдлаас ерөнхийдөө эмчилгээгээ сайн хийлэгдэж гарах боломжтой. Гэхдээ одоо энэ хүүхд маань яг одоо бидний одоо яг хажууд бидний одоо юунд байхгүй болохоор яг бүрэн зөвлөгөө өгөхөд бол бас жоохон хүндрэлтэй байна. Ариунаас маань 2 логоттой хаач яг сэхийг. За ерөнхийдөө бол хүн гэсэн төрөлд болохоор тэгээд хүнд зэргүүд бол зүрхний бүтцэндээ одоо хүндрэл өгөөд зүрхний хүндий томроод хэм алдагдал үүснэ тухайн хүнд маань бол амьсгаадах, хавгнах, аюулгүй орчин цанхаах зэрэг завирууд илэрдэг. За яг зүрхээр бол өвдөх завир нь бол ярьсангүй хөнгөн зэрэг нэгдүгээр зэрэгнүүд бол илэрдэг байгаа. Буяа гэдэг хүнээс асуулт ирсэн байна. За сайн байна уу? Миний 13 настай хавхлын гажиг гэж онцлогдсон. Төрөлхийг өө олдмол уу мэдэхгүй гээд явсаар 20 настай байхад төрөлхийн гэсэн одоо 26 настай маш их зовиртой хэм алдагдaltaй даралт ихсээ зовир маш их байна. Сэтгэл хөдлөлтөд уурлах юм уу ийм үедээ дөрвөн хүчний хөл гих мэд булчин татдаг зовиртой байна гэсэн байна. Тэгэхээр туяад зөвлөхөд ямар ч лээсээ эхлээд одоо манай хавхлын одоо тийм хяналт гэж байгаа 2 дахь 4 дахь үздэг ирээд үзүүлэх хэрэгтэй. За хэрвээ төрөлхийн шалтгаантай одоо 26 настай хавхлын эмгэг байсан бол одоо хавхлын эмгэгээсээ болоод бүтцтэй хэрэг нөлөөлсөн байна. Хавхлын эмгэг нь хэдгээр шатндаа явж ийн гэдгийг онцлж байгаад одоо эмчилгээгээ бол тодорхойлно. Хэрвээ та маш их зовиртой одоо хэм их алдагдаад маш их зовиртой байгаа бол яаралтай үзүүлээрэй. За тэгээд бид нар бол асуудлыг шийдэж өгнө. Ариуна гэсэн маань зүрхний төрөлхийн гажигтай хаалганд орж байсан. Зүрхний аягаар харуулаад хандлага хаалгаа байсан. Хаалгаар шаардлагатай явж. За энэ тохиолдолд зүрхний одоо дутуу хаалт нь хэддгээр зэргээс шалтгаална. Тэгэхээр зүрхний илүүтэйгээр одоо зүрхний эхо хийгдсэн бол зүрхний эхогоо тоогоо ирээд тэгээ бидэрт бол яг хавхлагын үзлэгээр үзүүлээд тэгээд хаалгаа хийх шаардлагатайг нь бол хийж өгөх юм байна энэ хүний хувьд бол. Энэ амжилмаа гэсэн байна. Аортын 2 дугаар зэргийн дутагдaltaй гинэт хоолой бачиурч хүчилж амьсгалах эсвэл толгой гинэт эргэж амьсгал тавцдах заримдаа хөдлөх тэгэлгүй болтлоо сулдах зүрхээр хатгуулах зүүн гар даагдахгүй болох дэлсэх зүрхэн дэлсээд зүрхэн цогцолтын 100-аас дээш гэсэн тийм шинж тэмдэгтэй энүүд өөртөө ямар хандамж авах вэ гэж. За зүрхний цохилт бол 100-аас дээшээ гараад их дэлсээд идэг бол юу гэж болно? Конкор 2.5 мг бол тавж болно. Тэгээд яг одоо энэ
Аавртын 2 дугаар зэргийн дутагдал бас шинэ юунуудын зүрхний эхогийг хармаар юм байна. Энэ яг ямар шалтгаантай энэ яг төрөлхийн одоо байж байна уу? Тэрийг нь маш шалгамаар юм байна энэ хүний хувьд. Бидний хэм алдагдал цусан хангамжийн төтөлийн талаар зөвлөгөө өгөөч гэсэн байна. Энэ нь бол ерөнхийдөө яг зүрхний хэм алдагдал гэдэг маань маш олон төрөл байдаг. Тэгэхээр яг ямар төрлийн хэм алдагдлын шалтгаан нь юу юм гэдгээсээ одоо тэрийг бол ихэд тодруулах шаардлагатай. Хэм алдагдал дундаа яг амь насны тохиолдолтой хэм алдагдал байна уу те? Эсвэл өөрчлөлттэй хэм алдагдал байна уу? Үтсийн хувьд ямар нэг өөрчлөлт байна уу? Тэрийг энэ бүгдийг байгаа. Цусан хангамжийн дутагдал гэсэндээ ерөнхийдөө яг ялгаагүй цусан хангамжийн дутагдал нь бас юунаас шалтгаантай байна те? Хэрвээ зүрхний одоо зүрхийг тижээдэг титэм судас гэж байгаа. Хэрвээ тэр титэм судасны одоо нарийслаас үсэлтэй цусан хангамжийн дутагдал байгаад бол одоо тэр судас дэлх хэмжлэгээ суцсан дотор одоо дэлгэж тавих уугүй юу? Юунаас болж цусан хангамжийн дутагдал өгöd юм бэ гэдгийг нь бас оншилж эмчилгээ маань одоо яг ямар эмчилгээ шаардлагатай вэ гэдгийг нь бол оншилж бол одоо хэлэх байгаа. Надад өөр асуулт ирээгүй байна. Хавлын эмгэгтэй варфарын нууж байгаа хүмүүсийн хоолны талаар зөвлөгөө өгөөч гэсэн байна. Хавлын эмгэгтэй варфарын нууж байгаа бол варфарын бол яг нөгөө цусны бүлэглэлтэй байнга хэмж удаг. За тэгээд хоол бол яалтчгүй тэр цусны бүлэглэлтэнд бас нөлөөлдөг. За тэгэхээр ямар хоол ерөнхийдөө жаах гэхээр ногоон өнгөтэй ногоонууд бол ерөнхийдөө цусны бүлэглэлтэнд маш их нөлөөлөд цус их төрүүлдэг байгаа. За тэгэхээр ногоон өнгөтэй одоо ногоонуудаас ерөнхийдөө айл болох зайлсхийд. Тэгээ варфарын ерөнхийдөө оройн цагаар уугаад тэгээд 14 хоног тутамдаа одоо цусны бүлэглэлтийн одоо айнер гэдэг шинжилгээгээ үзүүлээд тунгаад харуулад явна. За бүр айхтар хоол мэдээлэл бол байхгүй. Яг ерөөд яг нөлөөлдөг юмнууд нь бол яг тийм ногоон өнгөтэй ногоонууд бол жоохон зүйлсэлт болж жоохон нэмэгтэй байгаа. Одоогоор өөр асуулт ирээгүй байна. За ерөнхийдөө бол танай маань ерөнхийдөө хавлын эмгэг гэж онцлогдсон бол жилдээ нэг удаа заавалжгүй төгний хот хянуулаад яг ямар төвшөнд явж гин хаалганы залтанд хүрч хүрээгүй юу хаалганы залтанд хүрээгүйсэн ч гэсэндээ одоо их зөвөртэй байгаа бол шийд тэмдгийн эмчилгээгээ заалгах зорилгоор хавлын эмнэлтэндээ байнга үзүүлж байгаарай. Энэ нэг асуулт ирсэн байна. Урчигдал шөнө 1 цагийн дотор хөл бага багаар мэдээ алдаад бараг хөдөлгөөн хийж чадахгүй болсон цэешний зүүн талд яг хагарч задарч байгаа мэт маш хүчтэй өвдөд амьсгал авахд хэцүү ярьж чадахгүй болсон. Төрний эмчээрж үзээд зүрх биш гэсэн 2 цагийн дараа бага багаар мэдээ олж зүгээр болсон. Зүрхний явахд харуулхад хэм алдалт маш ойрхон байна гэж байсан. Энэ яг юунаас болж ийм байдалд хүрсэн байж болох вэ? Хэм алдалтаас болдог болов хэд хэдэн эмчнэр үзээд криз болсон байх магадaltaй байна гэж хэлсэн. Ер нь бол хэрвээ криз болсон гэсэн бол та даралтаа маш сайн хийх хэрэгтэй. Даралт нь орсон мэгснээсээ болоод даралт зүйлстэй криз болсон байх магадaltaй. Яг хэм алдагдал гэж хэлсэн бол ямар төрлийн хэм алдагдал үүссэн бэ гэдгийг нь одоо яг мэдчихэж эмчилгээ авахаарай. Тэгэхээр та заавалжгүй эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Хавлаг гэмтснээс болж амьсгал төвжрэх үү гэсэн байна. За ер нь бол нөө хавлагын хүнд зэргийн үед бол амьсгал одоо амьсгалахад төвөгтэй болох амьсгаадах шинжүүд бол илэрдэг. Яг одоо төвжрэх үү гэхээр бол энийг бол тодруулах шаардлагатай байна. Нэг хавлаг гэмтсэн үү гэмтээгүй юу гэдгийг нэр үзүүлэх шаардлагатай байна.
Орой минь 8 настай хүүхэд цээжээр өгдөөд удаж байгаамаа эхний ээлжинд ямар шинжилгээнүүд өгч оншоод тодруулах вэ? Танаа төв цаг аваад мэдсэж болох юм уу? Цээжээр нь өгдөөд байгаа тийм. Ер нь бол 8 настай хүүхэд бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол үзүүлнэ. Яг манай дээр бол цаг авсан тохиолдолд бол хүүхэд учраас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр илүү хандах шаардлагатай. Тэнцэнээсээ хэрвээ зүрхний янз бүрийн гажиг хүнд юм байх юм бол бид нар хоорондоо харилцаа холбоотой ажилладаг учраас болно. За бүхэндээ маш их баярлалаа. За ингээд одоо хавлын эмгэгтэй өвчнүүдийн одоо ярилцсан дээр ингээд энэ үрээд дуусч байна. Цаг дуусч байна. За одоо та бүхэн маань дараагийн одоо хэм алдагийн багийнхантай уулзаж зөвлөгөө аваарай. За та бүхэн маш их баярлалаа. Эрүүл мэндийн